За hi guys, тэгээ өнөөдөр хөвжлгээрээ Otokugийнхаа сэтгүүр ангийг ярих болно. Тэгээд шууд орцгоё. Тэгээд энэний дараа ганц part ороод тэгэл Otoku маань дуусах болно. За тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Аним маань хэлгээд манай хэд сургууль руугаа хамт явж яадаг. Илжиж бид нар хамт шүнийг өнгөрүүллээ штэ гэж ахт нь аамны костюм хувцас илжиж ингэрт үлдээснээ сандаг. Тэгээд Otokуд явж бит хоёр авчаад сургууль дээр ууцъя гэдэг. Гэтэл очиод авах гэсэн чинь Жэн усанд орчихсон байдаг. Ядаж байхад нэг усанд орчхоор маш удаан ордог болохоор тэд нар сэндвич аваад суугаад хүлээхээр болдог. Манай хоёр суугаад хүлээж авахдаа Илжиж өчтөр намайг унтсны дараа юу болов гэж асуухад аамнэ. Бид хоёр техникийн кино үзээд бас бид гурав хэр хөвжөлдснөө ярьсан гэдэг. Тэгэхэд Илжиж тоор намайг унтж яхад барьсан шудраг бусан гэхэд аамнэ. Чи яг л хүүхд чиг ихний кинон дээр унтчихсан бас гизээ цохуулгаад гэж хэлж байгааг Илжиж хараад чи нэрнгэсээ их сул болсон байна гэхэд аамнэ. Би угаасаа тийм ч чанга байгаагүй шүү дээ. Гэхэд Илжиж чи амар чанга байсан. Чи анх намайг айлгаж байсан. Тэр үед бид нар найз болсон. Бараг 1 жил болж байна гэд манай хоёр хэрхэн найз болсныг харуулдаг. Манай хоёр анх уулзахдаа eye contact үүсгээл би бинийгаа хэр хөөрхнөө гайхаал. Тэгсээр дараа нь Илжижийн найз тэр өхнийг харсан уу? Гэхэд Илжиж харсан. Тэр өх амар хөөрх юм аа гэж ахад аавны араас чи ямар ингэж орсон бэ гэж хүүхдүүд асуухад тэр юу ч хариулдаггүй. Тэгээд Илжиж ямар хөөрх юм бэ? Бид нар нэг ангид байвал ч гэхэд бусад хүүхдүүд нь та хоёр нэг ангид байвал бусад ангид шудраг бус баг боломжгүй дээ гэдэг. Тэгээд сургууль эхлэхэд ойлгомжтой манай хоёр нэг ангид орсон байдаг. Ангийнх нь хүүхдүүд чи энэ хоёр жүжигчд юм уу ямар хөөрх юм бэ гэж гайхдаг. Багш нь өөрсдөө танилцуулахад аавнэ намайг Кэй Яманы гэдэг уулзсан татаатай байна гэхэд нөгөө хэд нь нэр нь хүртэл хөөрх юм гэж ахад Илжиж чи цаана ямар хөөрх юм бэ? Том их чиг юм. Найзууд болволч гэж бодоод өөрөөгөө намайг Otokу Илжиж гэдэг. Уулзсан татаатай байна. Би дуулах дуртай. Хамт караоке орё гэхэд бүгд орё гэдэг. Цаана аманы дотроо би мэдсэн юм. Тэр мижидээ яг адилхан харагдаж байна. Хэрвээ лайв акшн хийвэл хамгийн тохиромжтой хүн байх байсан гэж бодоод шилтэж байтал Илжиж зам руу харахад аавны гинэд эргээд харчихдаг. Илжиж над руу сая муухан харсан мөн үү? Магадгүй миний зөөл байх гэж бодоод яаж яриа эхлүүлэхээ мэдэхгүй суудаг. Тэр үед Такуми Сейжи гэдэг хоёр хүү нэг ангид орчихлоо шүү гэд аамнатай мэдлдэг. Харин Илжижийн найз Майо маш гоё аамнатай мэдлэхэд аамны зөвхөн чи бас гэж хариулдаг. Нөгөө найз нь би буруу юм хэлчихсэн юм уу гэж яхад Илжиж би чиний ард суудаг Otokу Илжиж уулзсандаа таатай байна гэхэд аамны эвгүй эргээд мөн адил гэдэг. Илжиж аимшигтэй нэмсгэлээл. Тэр намайг үзий яддаг юм болов гэж бодож яхад аамны бол зүгээр л яг мичтэй адил харагдаж байна гэж бодож байдаг. Яг тэр мөчөд Otokу цаана 5 минутын дараа би хүнтэй ярьж үзнэ гэж өөрөөгөө зөргижүүлж яадаг. Маргааш нь өглөөний мэнд гэж яхад Илжижийн найзууд караоке явъя гэд Илжижээс асуухад Илжиж аамнаас асуухад үгүй гэдэг. Тэгж яхад аамнаа өөр хүүхдтэй ч бас жоохон хүүтэй харьцаж байгаахыг хараад тэр зөвхөн над руу ингэж айшилдгүй юм байна гэж боддог. Дараа нь караоке дуусгаад явж яхад Илжиж аамнаа байсан болч би тэрийг намайг үзий яддаг гэж бодоод эхэлчихлээ гэхэд найзууд нь үгүй байхаа тэр зүгээр л ичимхий байх гэхэд Илжиж зүгээр л ичимхий гэж юу гэж бодсоор явдаг. Тэр хооронд аамнаа дүүтэйгээ сургуулийнхаа тухай ярьж яадаг. Манай сургууль сайн байгаа бас би зөндөө найзуудтай болсон гэхэд дүүн худлаа гэхэд аамнаа нэрээ бас ард маань хөөхөөхөн надад сайхан харьцдаг. Гэхэд дүүн итгэлгүй Otokуд хөөхөөхөн сайхан харьцахгүй гэхэд аамнаа үнэн бас хинч намайг Otokу гэдгийг мэдэхгүй гэсээр үлддэг. Маргааш нь Илжиж аамнаас хамт аркад явах уу гэж асуухад аамнаа эргэн тойрноо хараад эрэгтэйчүүд явахгүй юм шиг байна гэд зөвшөөрдөг. Тэгснээ бас дотроо би хүмүүстэй ярьцаж чадчихлаа газтэй гэдэг. Дараа нь Илжиж явж хахад Илжижээс хэдэн хөөгөөд аркад явж байгаа газтэй хамт гарч болох уу гэж асуухад Илжиж болно. Угийн олон хүнтэй бол илүү хөвгөлтэй. Бас аамнаа найзуудтай болж магадгүй юм гэж аамныг ч бодоод зөвшөөрдөг. Төлөвлөсөн цаг нь болоход Илжиж зарим нь би мэдэхгүй хүмүүсээгаа танилцаг гэж бодож агаад аамны хаана байна гэж харуул эрэгтэй хүүхдүүд ярилцаж байх ба аамны эмэгтэй найзаасаа амар чанга зурчихсан байдаг. Тэгээд талсны дараа нөгөөд явхад Илжиж аамнаа өнөөдөр ирсэн баярлалаа. Зөндөө найзуудтай ч боллоо. Дараа бас ирээрэй гэхэд аамнаа уучлаарай. Би ууг нь чамайг бас бусад өвгтүүдтэй л зөвхөн хамт явна гэж бодсон юм. Би чамд урам хугарч байна. Чи надаас асуух хэрэгтэйсэн юм гээд хүүтэн үг хайсаар явдаг. Манай бүр Илжижийг харчаачтай хөөрхий. Аамнаа гэртээ харсныхаа дараа тэгж хэлдэггүй байж яагаад тэгж хэлвэ? Маргааш сонирн болно доо гээд ханусаад сууж яадаг. Маргааш нь хичээл дээр ирэхэд Илжиж байхгүй байдаг. Аамнаа ч надаас боллоо гэж яхад найзууд нь Илжиж өчтөр хэтрүүлчигээ таниад хүчгсэн байх гэдэг. Тэгээд аамнаас Илжижийн тухай сонсноо гэж асуухад аамнаа
Үгүй ээ. Гэхдээ хэтрүүлж хийсэн гэж юу яриад байгаа юм бэ гэхэд найзууд нь өчтөр ээлжиж чамтай гарахдаа их сэтгэл хөдлөсөн байсан. Бүр ярих зүйлсээ жагсаагаар биччихсэн. Бас чамайг ганцааргаар нь үлдээхгүй тулд үргэлж харж байсан. Тэр үнэхээр чамайг баяртай байлгахыг хүссэн. Гэхэд аав нэ би юу гэж хэлчихсэн юм бэ? Би ээлжижиг мэдрэмжгүй гэж бодож байсан. Одоо хэн мэдрэмжгүй юм бэ гэж боддог. Тэгтэл ээлжижигээс мессеж ирэх ба ээлжижи дүүгээ асархаар гэртээ үлдсэн байдаг. Дүүгээ арай гэж онтуулаад ямаа өвхөж яхад аав нэ ирдэг. Аав нэ дүүд чи юм авчихсан. Найзаас чи хаяж авсан юм. Өчтөр явдал уучлаарай. Би ер нь эрэгтэйчүүдтэй хамт гарах дургүй. Гэтэ тэгж чам руу ярих эсгүй байсан юм. Гэхэд ээлжиж чи яа дуужлахгүй байгаа юм бэ? Би угаасаа чамд олон хүн ирихийг хэлэх ёстой байсан юм. Аав нэ би бусдаас чинь чамайг маш их халамжилж ясныг сонссон. Би маш их баярлж байна. Баярлаа гэхэд ээлжиж намайг үзий ядах бий гэж айж байсан гэд тавьширч уйлдаг. Аав нь хариуд нь би чамайг үзий яддаггүй. Би чамтай хамт дахиад гарч болно. Би найзуудынхаа дуртай байна гэхэд ээлжиж нулимсаа арчаад намайг зүгээр л ээлжиж гэж дуудаарай. Би бас чамайг аав нэ гэж дуудана гэдэг. Тэрнээс өмнө зүгээр ээлжижээсэн аав нэсэн гэдсэн шүү. Үзэгдэл солигдоход аним хэлсэн үеих шиг суудлаа сольдог. Би ээлжижигээс олдчихлоо. Гэтэ би ирээдэж болно гэж яхад ээлжиж баллуур мартчихсан байдаг. Отогүй юм бодоод сууж яхад нь ээлжиж баллуурыг авчихдаг. Тэгснийхэн дараа энэ Пикачу байна гэхэд аав нэ баллуурыг нь хараад limited edition баллуур байна. Тэр чин глитер мон. Би өмнө отокууд ярьж аваагүй. Би ярмаар байна гэдэг ч буруу үйлдэл гаргачих вэ гэд бодоод жаахан биеэ барьдаг. Тэгэхэд илжиж баллуурыг нөгөхөд аав нэ энэ 2 дугаар ангид гардаг гэж хэлээд өмнөх анги шиг юм зүгээр л болдог. Тэгэхэж дараа нь манай хоёр хагас жил хурдан өнгөрчээ. Хүмүүс яагаад чамд дуртай байдгийг ойлгох шиг боллоо гэж ярилцахад илжиж би өөрөөгөө боддог. Тэр үед ч ялгаагүй. Би хүмүүсийн өөртөө дуртай байлгахыг хүсэж байсан. Тэгэхэд аав нэ чи надад тэр үед тусалсан гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгснэ би одоо тэгвэл өөрөөхөө нууцыг хэлээ гэд өөрөөгөө отогүй гэдгийг амар сүртэй хэлдэг. Тэгэхэд илжиж тэгэл лоо юу би мэдэн штэ л гэдэг. Тэгэхэд аав нэ би дундаа ингэж өөр шиг айшилдаг байсан. Хүмүүс ч надаас айдаг байсан. Би бас ахлах ингэ тийм тохиолдох вэ гэдгээс айдаг байсан. Гэтэ би чамрууд айсан ч гэсэн чи зөвшөөрсөн. Энэ надад маш их зүйл гэдэг. Тэгтэл гэнж буцаад ирж олно гэж хэлдэг. Тэгээд явж байхдаа жинхэнэ нэрээрээ дуудъя гэд би бинийгаа нэг удаа жинхэнэ нэрээр дуудсан боловч явцгаа яамна гэсээр анime маань стори анги дуустдаг. За тэгээд манай бичлэгийг маань үзсэнд баярлаа. Тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн ангийг шууд 3 ангийн нэг партаар оруулаад дуусгах чинь. За тэгээд дараагийн бичлэг хүртлээ. Bye.